За энэ өдрийн мэндийг хүргье та бүхэдтэй. За зүүн бүсээс сонгогдсон улсын их хурлын гишүүд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтой бас нэлээдгүй ажиллаа. Тэгээд орон нутагт ард иргэд малчттай бас нэлээдгүй уулзалтуудыг хийж явуулаа. Тэгээд хэд нэг 3 асуулт байна. Бас тодорхой хариулт холбогдох яамдууд өгөөрэй гэж хүсмээр байна. Малчны тухай хуулийн хэрэгжилд хангалттай байна гэдэг асуудал. Ер нь уулзалт болгон дээр л гарч байна. Тэр дундаа нэг малчин өрхийн хүүхэд хүн төлбөргүй ихтэй сургууль сурах боломжтой зүйл бол хуулийн тусгагдсан. Энэний хэрэгжилт одоо ер нь ямар шатандаа явна вэ гэдэг нэгдүгээр асуудал. За хоёр дахь асуудал орон нутагт за тэр дундаа малчны одонд энэ Starlink тоног төхөөрөмж нэлээдгүй хэрэглээнд орсон байна. Тэгээ энийг дагсан одоо бас ямар бодлогын асуудал одоо явж байна вэ? Хэрэглээ нэлээд өндөр болсон байна. Малчид бол Starlink тоног төхөөрөмжөө ашиглаж одоо малаа дагаж нүүдэг хэлбэрлүүгээ орсон. Урд нь бол одоо сүлжээ муутагаас болж малчт маань тэр дундаа залуу малчт бол сүлжээ дагаж малаа дагаж биш сүлжээ дагаж нүүдэг байсан. Одоо бол энэ төхөөрөмжийн тусламжтайгаар одоо сүлжээнд байнгын холбогдох боломж бүрдэж малаа дагаж нүүдэг энэ хэлбэрлүүгээ орсон одоо нэг талаараас аашилтай байна. Тэгээ энэний одоо татварын орчин ер нь ямар байна? Тэр суурин станц байгуулагдах асуудал ямар түвшинд явна вэ? Татвар хураамжтай Starlink-ийн тоног төхөөрөмж болон хураамжаас одоо төвлөрүүлж чадж байна уу үгүй юу гэдэг дээр бас тодорхой хариулт өгөөч гэж бодож байна. За гурав дахь асуудал ард иргэд тэр дундаа одоо зүүн бүсийн малчтаас энэ импортын адууны асуудлыг бол нэлээдгүй хөндөж тавьж байна. Сүүлийн үндсэндээ нэг 5-6 жил нэг жилдээ нэг 500 орчим импортын адуу Монгол улсын хилээр орж ирдэг. Цаашдаа энэ импортын адууг ер нь тодорхой хугацаанд одоо хоригдж болдгоо юм уу гэдэг асуудлыг маш ихээр тавьж байна. Цаашдаа импортын адуу жилдээ за 500 орж ирээд тэгээ үржилт ороод нөгөө 500 хэд болж үрждیں۔ Энэгээр тодорхой одоо тоо баримт байна уу? Тодорхой хугацаанд энэ импортын адууг ер нь зогсоож болох уу болохгүй юу? Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч гэж хүсэж байна. За хариулт өгье малчны хүүхэд. За Наранбаяр сайд. За Отгонбаяр гишүүний асуултад хариулъя. За малчны тухай хуулийн 4.2-5-д бол 10 жилээс дээш хугацаанд доошгүй жил тасралтгүй малчнаар ажилласан хүүхдийн төлбөрийг ихтэй сургууль суралцсан нэг хүүхдийн төлбөрийг нь бол төрөөс таана гэсэн ийм заалттай хуулийг бид хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас боловсролын зээлийн сангийн журманд бол нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. За энэ орсноор бол 2025 оны 9-р сарын 1-ээс эхлээд малчны хүүхдийг яг энэ хууль заасны дагуу хичээлийн жилээс эхлэн үн төлбөргүй сурах ийм боломжтой болно. Тийм учраас одоо бид бэлтгэл ажлыг хангаж байна. Баярлалаа. За Баатархүү сайд. За Отгонбаяр гишүүний асуултанд хариулъя. Харилцаа холбооны бодлогын шинжтэй чухал асуудлыг хөндөж байна. Ер нь аслагдсан бүс нутаг, багуудад тэр дундаа манай энэ өргөн уудам нутагт, орон нутагт харилцаа холбооны дэд үтсийг хэрхэн сайжруулах юм бэ гэдэг бодлогын асуудлыг хөндөж байна. Starlink нам орбитод хиймэл дагуулыг хөөргөөд одоо Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийд даяар бол 6700 орчим сателлит буюу хиймэл дагуулыг хөөргөж одоо Монголд албан ёсны компани орж ирж үйл ажиллагаагаа явуулж байна. За 2024 оны бидэнд ирсэн мэдээллээр бол Starlink компани гайлын татвар, нэмэгдсэн өртгийн татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвар нийлээд 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. За энд ямар асуудал анхаарал татж байгаа вэ гэхээр ер нь энэ харилцаа холбооны бие даасан байдал, Монгол улсын кибер аюулгүй байдал. За нэмэлт минут өгье.
үндэсний аюулгүй байдалтай холбоотой ер нь улс орнууд бол энэ нам болон өндөр орбитын хиймэл дагуулаас харилцаа холбооны сүлжээ авахын тулд газрын станцыг бол тухайн орон нутагт авал зайлшгүй байгуулах ийм бодлогыг бол барьж байна. Тийм учраас Starlink компанитай бол бид нар энэ газрын станцыг Монгол улсад байгуулах ийм бол одоо бодлогын чиглэлийг бол өгж та хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлье. За хоёрдугаар Дотгон Баяр гишүүн ер нь энэ үндэстэн дамсан технологийн компани татварын орчин ер нь ямар байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөж байна. Энэ иргэдээс авж байгаа сар болгоно авж байгаа үйлчилгээний энэ орлого Монголд албан ёсоор бүртгэж гэнэ гэдэг асуудал дээр дижитал үйлчилгээний татвар гэдэг шинэ татварын орчныг дэлхийд даяар ярьж байна. Facebook компани, одоо Twitter гэх юм уу, Google гэх юм уу үндэстэн дамсан технологийн компаниуд бол шууд өөрийнхөө тухайн улсын бүртгэлтэй данс руу хэрэглэгчээс одоо үйлчилгээний орлогыг авж байгаа нь бол тухайн улсын одоо татварын бодлоготой зарим талаараа нийцэхгүй байна гэж үзэж энэ асуудал дээр одоо харилцан ойлголцохоор маш олон улс орны засгийн газрууд бол ажиллаж байна. Тийм учраас энд бол 2 дугаар сар гэхэд бол зөвхөн зар сурчлагын зардалд үндэстэн дамсан компаниуд руу бол 2.7 сая доллар бол гарсан байна гэдэг ийм мэдээлэл байгаа. Тийм учраас цаашдаа энэ технологийн компаниудын цахим үйлчилгээний татварын орчин гэдэг цоошин бодлогыг энэ улсын их хурл, энэ засгийн газар хамтарч бол гаргах шаардлага бол үүсэж байна гэдгийг хэлье. Баярлалаа. За импортын адуу. Жавхлан сайд хариулдах уу? Хөдөөж хүн сайд байхгүй нь. Таяр дархнаа сонгогдсон юм чи яа энэ төлөөлөлд хариулчихвал. За жавхлан сайд хариулдаг юм. Туван сайд морин дараа ойрхон баха намайг бол. Манай татвараас хүн байна. Татвараас. За би ямар ч сан төрөө Starlink-тэй холбоотой татварын мэдээг хэлчихье. Starlink компани татвар төлөлгүй явах вэ? Одоо жишээ нь 24 онд нус эхлээд тайлангаа гаргаж татварын байгууллагад хөрвүүлж эхэлсэн байна. Ингээ борлуулалт өнгөрсөн жил 9.4 тэрбум. За үүнд ногдох татвараа төлсөн байна. За 25 оны 1-2 сард тайлангаа гаргаад одоо ингээд эхний удирдлагын тайлангаараа татвараа төлөөд явах юм байна. Тийм тэгэхээр компани бол хийн татварын орчинд бол эрсдэлгүй ингээд явж байгаа гэсэн үг. Жавхлан сайд түрүүний нөгөө ган хүлэг гишүүн гараа явуулсан байна. За орж ирэхээр нь хариултыг өгүүлье. Би бас хариулт өгүүлдэггүй дотоо орхио явуулсан байна. Хошоотой холбоотой зээлийн асуудлууд яриадсан. Орж ирэхээр нь хариулт авъя. За саруул сайхны цэнгэн гишүүн асуулт.